Сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. 2012 оны 5 сарын 23-ны өдөр Энэтхэгийн Фэн гэх газар Ганаши гэх эрэхтэй машина бариад явжив. Түүний ажил нь албан ёсны цагдаа биш ч гэсэн иргэдийн аюулгүй байдлын төлөө ажилладаг. Ямар ч тач Ганаши машина жолоодод явж итэл зам дээр нэлээд их манго унсан байв. Шалхахаар буугаад тартал хаанаас ч юм эвгүй үнэр гардаг. Манго ялзраад ингэж үнэртэн гэж байх уу гэж бодоод үнэрийг дагаад явтал бүр аимшигтай болж овоос нь навцсан доороос хумсны будагтай эмхтэй хүний гар гарч ирээд хөшсөн байв. Эргэн тойронд нь навч модны мөч рүү чатсан байгааг хараад Ганаши гайхаж тэр дороо цагдаад мэдээсэн. Эндээс эхлээд бид нар эрүүл ухаанаар ойлгоход хэцүү зүйлүүд ярина. Цогц зайл хэдийнэ ялзарч цагдаа нар хэдийн яс цуглуулж аваад уутлаад ойролцоо хаягдсан модон тавилган дотор хийгээд эмхтэйг оршуулдаг. Ганаши цогцыг шалахгүй мүү гэхэд цагдаа нар зүгээр нас барсан байлгүй дээ. Мангогоо түгээд явгээд эмхтэйгийн цогцыг булсан. Энэтхэгт иймэрхүү хэрэг их тохиолддог гинэ. Энэ хэрэг нэгэн эмхтэй сургаггүй алга болсноос эхэлдэг. Биедээ охин Шина гэх нах зэгчтэйгээ хамт амьдардаг гэсэн болохоор аялалд явж хамтдаа хоол идэж тоглож маш ойр дотн найзууд шиг өссөн. Гэтэл 2012 оноос эхлээд нэг л сонирн болжээ. Биеди ээжээ Шина агч юу хийж байгаа юм бэ? Яагаад ойрын үед гэртээ байхгүй байгаа юм бэ гэхэд ээж нь Америк явсан. Санаа зовлтгүй. Чи зүгээр л хичээлээ сайн хий гэж уурладаг. Нэг өдөр Шинагаас мэйл ирсэн. Уг нь Шина Боро нэртэй имэйл ашигладаг байсан ч өөр хаягнаас эгч нь Америкт байдаг их сургуульд орсон. Эхний хэдэн сар тасах хэрэгтэй байгаа болохоор энэ хугацаанд холбоо барихгүй байвал сайн байна гэдэг. Биди эгчээс нь имэйл ирсэн гэд баярлсан ч ийм зүйл бичсэн байгааг нь хараад явахтаа ядаж хэлчихгүй дээ гэж бодсон ч итгэсэн. Тухайн үед биди дунд сургуулийн сурагч байсан байна. Энэ цагаас хойш аав ээж хоёр нь Шинагийн тухай ярихаа болжээ. Уг нь хамт амьдардаг байсан мөртлөө хизээж хамт амьдарч байгаагүй юм шиг турсгаа болж Шинагийн тухай ярих, юм асуувал үл тоож чимээгүй болдог. Биди айлын ганц охин юм байна. Ингээд түүний турсамжнаас Шина баг багаар мартагдаж эхэлдэг. 3 жилийн дараа 2015 оны 8 сарын 25-нд биди хичээлдээ яваад гэртээ иртэл цагдаагийн машин гэрийнх нь гадаа игнэд зогсоод гэрлүү нь орж гарцгаадаг. Энийг харсан биди цагдаа ч гэсэн хүний гэрлүү ингэж орж болт юм уу гэд гэрлүүгөө ороход нэг цагдаа тэдний үйлчлэгчээс Шинагийн талаар асууж ахыг сонссон. Ингээд биди ээж рүүгээ очиод Шина агчид ямар нэг юм болсон юм уу гэхэд ээж Индраны нүдэ бүлтийлгээд ямар нэг юм хэлэх гэтэл цагдаа ирээд чимээгүй байгээд гавлаад авч явдаг. Маргааш нь Энэтхэгийн зурагт радио сонин сэтгүүлээр шуугаан тарьсан мэдээ гарсан. Индраны өөрийнхөө дүү Шинаг хөнөөсөө эргээр баривчлагджээ гэх мэтээр. Мэдээж хамгийн их цочирдсан хүмүүс бол Шина болон Индраныгийн гэр бүл. Тэд нэг нэгээрээ биди рүү залхаж юу болсон мэдж байгаа юм байна уу гэцгээдэг. Хэсэг хугацааны дараа цагдаа нар мэдэгдэл хийлээ. Индрагийн жолооч хүн амны эрг хийсэн гэдгийг хүлээсэн. 2012 онд Индра болон түүний жолооч Шина Боро хөнөөсөн нь батлагдсан гэдэг. Шамбар гэх эрэхтэй Индрагийн хөлсөлсөн жолооч юм байна. Хэд хоногийн дараа Индрагийн хуучин нөхөр Санжэб хүн амны эрэг зохион байгуулсан эргээр баривчлагдсан. Индрагийн одоогийн нөхрийг Петр гэдэг. Биди охин нь Индра болон Санжаа гэд явжээ. Хоёрын голоос төрсөн охин. Санжааг орж ирсний дараа хэрэг бүр цочирдмор болсон. Одоо бүгдээрээ Санжаагийн мэдүүлгийн дагуу хэргийг ярилцъя. 2012 оны 4 сарын 24-нд Санжаа шүн дунд эхнэр болох Индрагаасаа дуудлага авсан. Индра нэг ажил гарчлаа. Чи туслах хэрэгтэй байна гэдэг. Ингээд Санжаа Индра болон жолоочийн машин сууж, үүний дараа Шина сууж, удалгүй Индра дүүгийнхаа хоолойг боож хөнөөсөн гэж хэрэгээ үлээдэг. Санжаагийн хэлснээр би тэр машинд суусан нь үнэн ч хэрэгт оролцоогүй. Машин дотор унтчих хооронд Индра хүн амны эрг хийсэн юм шиг байна гэдэг бол Индра би хэргийн талаар огт мэдэхгүй. Манай дүү Америк явцсан. Өөрийгөө шудраг бусаар баривчлагдсан гэдэг. Индрагийн энэ байдлыг хараад хамгийн их бухимдсан бол түүний дүү Михаил. Өдөр болгон гэрт нь сэтгүүлчэд ирж үнэхээр Индра төрсөн дүү Шинагаа хөнөөсөн нь үнэн үү гэж асуудаг. Түүнд хамгийн чухал байсан зүйл нь Шина одоо хаана байгаа? Үгсэн бол зогцсон хаана байгаа бол гэдэг л байлаа. Хэсэг боцны эцэст би хөдлөхгүй бол болохгүй гэсэн шийдвэр гаргаад Шина Индрагийн дүү биш, охин нь харин би Индрагийн хүүн гэсэн мэдэгдэл хийдэг. Юу гэсэн үг юм бол Шинаг дахиад нэг тасралтгүй хайж исэн хүн бол түүний найз залуу Рахол. Тэрээр Шинаг 3 жилийн өмнө алга болсноос хойш тасралтгүй хайж исэн бөгөөд Индраг баривчлагдсны дараа би энэ эмэгтэйг ийм зүйл хийн гэдгийг мэдчихсэн юм а гэд уйлдаг. Тэрээр Шинатай үерхэд 2 жил болж сүү тавьж бараг л хамт амьдардаг гэжээ. Гэтэл нэг өдөр Шина илбдүүлсэн юм шиг юу ч хэлэхгүй алга болсон. Тухайн үед Шина Британд их сургуульд хэлсэж удахгүй явах ёстой байсан. Тэрээр 3 жил нэгэн компанид тууштай ажиллаж ирсэнаа гинэт ажилдаа ч ирэхэ болсон. Рахол тэр дороо Индратай холбогдоод Шинатай холбоо ярьж болохгүй байна. Би ганцаараа биш.
Найзууд, ажлынх нь хүмүүс бүгд хайгаад бөө юм болчихно гэхэд Индра сонсоогүй авалтай. Шинэ одоо энэ итгэхт байхгүй. Америк руу явсан. Чамаас удахгүй сална гэж ярьжсэн гэхэд Рахол өдөр болгон хуримныхаа талаар ярьдаг хүн юу гэж тэгэх юм бэ? Дээрээс нь гадаад паспорт нь манайд ахад Америк руу явна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэтэл Индрагийн хажуудаас нь нөхөр Петр нь Шинаачаас өөрийнхөө амьдрмаар байгаа юм билгүй дээ. Өөрөө үсэх юм бол буцаад ирнэ. Аль эсвэл өөр залуутай болоод цугтсан бах. Ямар ч тач Шинагийн сонголт болохоор зүгээр орхих гэдэг. Рахол огт итгэлгүй осол гарсан бол яах юм? Шина хаана хурдан хэл гэж орилоход Петр хүүмэн. Би ч гэсэн хаана байгааг нь сонирхож байна. Эхлээд хэсэг хүлээгээд үзье. Аль эсвэл аав нь цагдаагаас асууя гэдэг. Хүү аав гэд буруу сонссон юм шиг санагдчихэж магадгүй. Гэхдээ үнэн. Шинагийн найз залуу бол Индрагийн нөхөр Петрийн хүүн юм байна. Индра 30 настайдаа одоогийн нөхөр Петртэйгээ танилцаж хамтдаа амьдрах энэ хугацаанд Шина Рахол хоёр бие биедээ дурлаж элен талангуй ярилцаад үерхэж эхэлсэн. Харин энийг Индра эрс эсэргүүцдэг. Рахолыг насан турсны дараа Индра Петр хоёр дахин гэрэлсэн ч дүүн нөхрийнх нь даагуур хүүдээ гэрлэн гэхээр нэг л биш санагдсан. Иймэрхүү зүйлийг нэтгэхт хуулийн дагуу боломжтой ч хиндүү шашны хувьд буруу шаадаг. Гэтэл Шина Индрагийн дүү биш төрсөн охин нь. Нөхрийнх нь төрсөн хүү Рахолтой гэрлэн гэхээр Индра галзуурсан юм шиг уурлаж хараагаад ойролж бахирсны эцэст тэд цугцсан. Индраг баривчлагдсанаас 3 хоногийн дараа цагдаа нар Шинагийн цогцыг хахаар явдаг. Жолооч хэрэгээ үлээж ойд цогцыг булж шатаасан гэдэг. Яагав нөгөө манго түүж авах гэж гад улаан өнгийн хумстай цогцолцсон газар. Цагдаа нар хэргийн газар үүрийн 4 цагт очиход харанхуй бороотой байсан болохоор 3 жилийн өмнө цогц булсан цагдаа нар хаана оршуулснаа санахгүй байв. 5-6 цаг хайсны эцэст гавал болон гуйны асуулж чадсан. Маргааш нь Мумбай хотын цагдаагийн дарга Ракеш Мария хэвлэлийн баг хурал хийж өнөөдөр өглөө талигаач Шинагийн цогцыг олсон. Шинагийн гадаад паспортыг сэргээхэд гадагшаа авсан тэмдэглэл байгаагүй гэдэг. Уг нь 3 жилийн өмнө Шинагийн цогцыг олохдоо задлан шинжилгээ хийж шалгасан бол үхлийн шалтгааныг тодорхой олж чадах байсан баг. Индра Энэтхэгийн INX медиа компани гүйцэтгэх захирлаасан. 2008 онд Wall Street журналын 50 шилдэг эмэгтэйг нэг болжээ. Энд эндээс нэлээ их шагнал авдаг олонний анхаарлын төвд байдаг нөлөөлөгч. Энэтхэг дээшээ гарахад удам судар маш нөлөөтэй байдаг ч Индрагийн хувьд жирийн нэг гэр бүлээс гаралтай. Аав нь төрийн байгууллагад ажилладаг. Тэгвэл яажгаад нэвтрүүлгийн компани гүйцэтгэх захирал болсон юм бол маш онц сураад тэтгэлэг авдаг болохоор биш. Нөхөртөөгөө уулзсан болохоор амжилтанд хүрч чадсан. Петр үнэхээр мундаг бизнесмен тэрээр 1956 онд төрсөн. Индрагаас 16 насаар ах. Тэд хоёулаа өмнө нь гэрэлжсэн бөгөөд Петр өмнөх эхнэрээсээ 2 үдээ. Тэрний баг нь Шинатай хайр сэтгэлтэй болсон юм байна. Петрийн аав эмч хүн байсан. Тэрээр маш их эд хөрөнгөтэй. Хүүгээ Лондонд сургаж, Петр Лондон Энэтхэг хоёрын голд явжгаад хамгийн анх Америкийн хүнсний компанид маркетингийн ажил хийж, энэ үеэс эхлээд ажилдаа сайн гэдгээр алдартай болсон. Ингэж авсаар Энэтхэгийн Star TV-ийн захирал 8 жил хийсэн бөгөөд одоо ч Энэтхэгийн телевизийн салбарт амжилттай яваа гэдгээр алдартай. 1999 онд том өрөнгө оруулалт авч INX Media нэртэй компани байгуулж захирал нь болсон. Тэрээр ямар нэгэн уулзалт хурал болоход эхнэр Индрагийнхаа гараа сатгаад хүмүүс танилцуулж авч явдаг байсан. Мэдээж нөхөр нь амжилттай байвал эхнэр нь баярлах нь ойлгомжтой ч Индра арай хитрхи бардам байдаг. Олон хүмүүстэй газар ирээд би багадаа Америкт сурч ирсэн болохоор Энэтхэгийн талаар нэг сайн мэдгүй. Манай аав ойрхон дорнотын нэгэн компани захирал гэж худлаа ярьж явдаг. Эцэст нь INX Media-гийн захирал болоход хөрөнгө оруулагчдын санаа зовсон. Яагад гэвэл Индрад ямар ч карьер туршлага байхгүй. Эцэст нь бүтлгүүтэж 2 жилийн дотор суудлаасаа буусны дараа Шинагийн хэрэгэл болсон. Хүмүүс Шина дүүн биш охин нь байсан юм байна. Яалтчгүй адилхан байсан юм аа. Эгчдүү хоёр үнэхээр адилхан гэж боддог байсан ч ээжигээ дуурайсан мэжээ. Тэгэхээр төрсөн охиноо хөнөөсөн гэсэн үг үү? Би Индраг нэлээд ширүү харагддаг гэж хэлсэн дээ гэж ярьцгаадаг. Тэгвэл Индра энэ хүртэл ямар амьдрал туулж ирсэн бол тэрээр 1972 онд төрсөн. Баривчлагдах үедээ 43 настай байжээ. Багаасаа аав ээжтэйгээ харилцаа муутайсан болохоор 15 настайдаа гэрээсээ явсан. Ингээд 1987 онд Ситарта Дас гэх залуутай уулзаж хамт амьдарсан. Албан ёсоор гэрлээгүй маань. Тухайн үед Индра 15 настай гэж бичиг баримтан дээр байдагч 7 насаар илүү байсан. Иймэрхүү зүйл Энэтхэгт байдаг л тохиолдол гинэ. Хөдөө хол төрсөн хүүхдийг төрийн байгууллагад мэдэгдэлгүй хэрэг гаруул очдог байсан. Хамт амьдардаг байсан Ситарта 7 насаар хөгшин байсан гэдэг бол Индра үгүй би тэр үед 15 настай байсан нь үнэн гэдэг. Ямар ч тач Ситартатай амьдарч явах хугацаанд хамгийн том охин Шина төрсөн бол 2 жилийн дараа хүүн Михаил Боро төрсөн. Боро нь Индрагийн аавын овгон юм байна. Тэд 3 жил амьдраад удалгүй салдаг.
Ситарта хэлэхдээ нэг л өдөр Индра юу ч хэлэхгүй яваад өгсөн. Яагаад цаасныг нь Индрагаас асуугаараа гэдэг бол Индра тэр хүнд хэцүү нөхцөл өссөн. Хитрхи энгийн байсан болохоор явсан гэдэг. Ингээд хоёр хүүхдээ аав ээжиндээ үлдээгээд өөрөө Калкутта гэх газар руу явсан. Тийм болохоор Шина Михаил хоёрт аав ээжийнхэн тухай дурсамж бараг л байхгүй гэж хэлж болно. Аав ээжийнхэн оронд өвөө эмээ тэднийг халамжилдаг байсан ч тэднийх ядуу хэцүү амьдралтай болохоор хоолгүй онох тохиолдол маш их байсан. Гэхдээ өвөө эмээ нь өөртөө хоосоо онжоод тэднийг хоолдог байжээ. Хүүхдүүд аавтайгаа хаяа нэг ярьдаг байсан бөгөөд ялангуяа Шина аавдаа маш сайн байсан. Хамгийн сүүлд 13 настайд аавтайгаа ярьсан. Индра Калкутта гэх газар очиод Санжи Хана гэх бизнесментэй уулзсан. Түрүүнд баривчлагддаг 8 насаарах Индрагийн өмнөх нөхөр Санжа. Тухайн үед харилцаа холбооны бизнес эрхэлдэг байсан тэрээр ресторанд Индратай уулзсан. Санжа дандаа баян дажгүй амьдралтай хүмүүстэй найзалж хаа нэгтээ үдшилэг болвол заавал явдаг байсан тэрээр одоо Индраг дагуулж явдаг болсон бөгөөд Индраач баян чинээлэг хүмүүст баг багаар ойрцсон. Индра өөрийгөө эрэгтэйчүүдийн сэтгэлийг татах чадвартай гэж ярьдаг. Санжа Индра хоёр уулзаад 3 жилийн дараа хурмайсан. Энэтхэгт хурим ийхийн тулд маш их мөнгө ордог гинэ. Бүх хүмүүсээ хооллож унтлахын хажуугаар байрлах байрыг нь бэлдэж өгнө. Хэрвээ гадаадаас ирж байгаа бол онгоцных нь тиктийг хүртэл авч өгд юм байна. Хамгийн багадаа 3 өдөр, уртдаа 2-7 хоног үргэлжилдэг. Хурим гэхээсээ илүү гэр бүлийн эд баялаг, алдар нэрээ харуулах боломж гэж үздэг юм байна. Гэхдээ тэдний хурим дээр Индрагийн талаас бараг л хүн байгаагүй. Аав ээж нь ч ирээгүй, хэдхэн танил л байсан. Энэ талаар Индра аав ээж маань энэ урмыг эсэргүүцэж байгаа болохоор би холбоогоо тасалсан. Дахиж аав ээжтэйгээ уулзахгүй гэдэг. Санжаач итгэж хоёулаа сайхан амьдарчээвэл болно гэд хамт амьдарч байгаа хугацаанд ганцхан удаа Индрагийн аавтай уулзж байсан. Ээж хүүхдүүдтэй ногт уулзж байгаагүй. Гэтэл Индрагийн төрүүчийг нээхэд эрэгтэй эмэгтэй хоёр хүүхдийн зураг байнга авч явдаг болохоор Санжаа энэ талаар асуухад манай дүүнер гэж хариулсан. Ингээд 4 жилийн дараа биеди охин төржээ. Индрагийн хувьд нэлээд хүсэл тэмүүлэлтэй тэрээр илүү том газар руу явмаар санагдаж улам харилцаа холбоогоо өргөжүүлж 7 өнөختөө нэг удаа Мумбайд олцгоо загварын шоунд оролцож үдшилтэд явдаг. Ингэж яваад нэгэн загварын шоунд дээр одоогийн нөхөр Петертэйгээ уулзсан. Анхнаасаа илүү баян тансаг амьдрал хүсэж ирсэн болохоор Санжаагаас салж хүүхдийн тэтгэмжийн мөнгнөөс олж маш хүчтэй маргалцсан бөгөөд асран хамгаалах эрхийн талаар маргаантай авах үедээ охиноо аваад Петрийн харш руу цуцсан. Охин нь энэ байшинд маш дуртай байсан гинэ. Хэдий төрсөн автайгаа холбоотой байдагч хойд аав нь түн сайн хандаж сүулдэ бүр үрчилж авсан. Ээжээсээ илүү хойд аав Петертэй найдаж өссөн гэхэд болно. Индра хатуу ширүүн байдаг бол Петр хэлснийг нь зөвшөөрч даалгавраа нэг удаадаа хийхээ болоод тоглохыг нь зөвшөөрдөг байсан. Ингээд Петр Индра хоёр дахиад гэрлэлээ. Энэ урмын дээр ч гэр бүлийнхнээ нэрээгүй. Аав ээж нь урилгах аваагүй, хурмын талаар мэдээгүй маань. Энэ хооронд хоёр хүүхэд нь үнэхээр хэцүү нөхцөлд өсч том болсон. Шина бараг өдөр болгонд ээжигээ хараач зүхэж бицээр 15 жил өнгөрсөн. Гэтэл нэг өдөр Индрагийн хамаатай ээж рүү залгаад би сая сонин дээрээс Индраг хүнтэй гэрэлсэн гэдгийг мэдлээ. Стар ТV-гийн захиралтай гэрэлсэн байна гэдэг. Энэ мэдээг сонссон Индрагийн аав 50 байж чадалгүй захиа бичдэг. Агуулга нь Индра бид нар одоо санхүүгийн хүнд байдалтай байна. Баян үнтэй гэрэлсэн юм шиг байна. Хүүхдүүдтэй туслаасаа гэж хүсэж ийгээд дансаа бичдэг. Аав нь загтал бичгтээ удаан холбоогүй байсан болохоор хариу ирэхгүй байх гэж утсан ч Индрагаас 2 ширхэг онгоцны тасалбар явуулаад хүүхдүүдийг Калкутта руу явуулаарай. Нэг уулзмаар байна гэдэг. Ингээд Шина Михаил хоёр гар гараасаа хөтлөөд 15 жилийн дараа ээжтэйгээ уулзгаар явдаг. Хүүхдүүд үнэхээр аз жаргалтай байсан. Тэд нэг буудалд уулзаад Индра хүүхдүүдтэй цаашдаа би та нарыг асрана. Хэрэгтэй юм байвал хэлээрэй. Гадаад руу аялж их сургуульд явахдаа бэлд. Цаашдаа өвөө эмээ рүүгээ явахгүй байж болно. Оронд нь нэг нөхцөлтэй. Намайг ээж гэж огт дуудаж болохгүй. Хүмүүсийн дунд эгч дүүс шиг байх ёстой. Миний нөхөр маш алдартай хүн болохоор өмнөх амьдралаас мань болоод асуудалд орвол буцааж болохгүй гэдэг. Хүүхдүүд өвөө эмээ рүүгээ буцаж ирээд босон бүх зүйлийг хэлэхэд зүгээрээ энэ бол боломж. Санхүүгийн хувьд туслана гэсэн болохоор байхгүй байснаас ядаж мөнгө авснан дээр эргээр бод гэж хэлдэг. Нөгөө талд Индра шудраг бус байна гэсэн байр суурьтайсан. Би хүүхдүүдтэй хайхрамжгүй анзнаа нүнэнч тэр үед хитрхи залуухан байсан. Дараа нь би маш их мөнгө зарцуулсан. Сургалтын төлбөрийг төлж Швейцар руу аялалд хүртэл явуулсан гэдэг. Гэхдээ хамт биш, зөвхөн хоёуланг нь л явуулдаг гэжээ. Шина охин Индра болон Сидарта хоёрын дундаас төрсөн. Сидартач хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Индра хоёр дахь хүүхэд Михаил Сидартагийн хүүхэд мөн. Харин Шина биш гэж хэлсэн. Шинагийн цогцыг олсны дараа аав ээжийг нь олох хэрэгтэй болсон юм байна. Индра үнэндээ би багадаа аавдаа хүчрхийлүүлж гэрээсээ явсан гэдэг. Хэвлэл мэдээлэлэр бөө юм бол сэтгүүлчид аав руу нь очиод Шинаг хэний хүүхэд болох талаар нь асуухад Сидарта гэж хариулдаг бол Сидартагаас Шина өөрийн охин мөн үү гэхэд тийм ээ
байнга холбоотой байсан миний төрсөн охин мөн гэдэг. Ингээд хүмүүсийн үзэл бодол хэдэн талд хуваагдсан. Харин хүү Михаил нь өвөө бит хоёрыг өсгсөн. Хизээч тийм зүйл хийхгүй. Хэрвээ тийм зүйл хийсэн бол ээж хүн хүүхдүүдээ тийм үнд орхиод зүхтах байсан уу гэдэг. Петр Индра хоёрыг гэрэлснээс 4 жилийн дараа Шина Мумбай руу нүүж их сургуульд орсон. Индра манай гэрт ирж амьдрах гэсэн санал тавьсан юм байна. Өөртөө нь усны тусал шиг адилхан болохоор Мумбай руу авчирвал амжилтанд хүрч магадгүй гэж утсан гинэ. Хамгийн гол нь хизээж ээжээ гэж дуудаж болохгүй. Гэтэл Михаил хаяа нэг амжилттай яваа ээжигээ гайхуулахыг хүссэндээ зурагтаар гарч байгаа Индра гэх эмэгтэй манай ээж миний сургууль аялал гээд бүгдийг нь тэр хийж өгч байгаа гэж ярьдаг. Михаил 15 настайдаа Индратай хоол идэж сууж итэл Индра гинэт Михаилд чи 2 цагийн дараа Бангалор руу явна. Тэр цүнхэнд хувцас хэрэгтэй зүйлийг чинь бэлтчихсэн байгаа болохоор тэнд очиж ахлах сургуульд ор гэдэг. Сургуулийн хажууд буудал маягийн өрөө хөлсөлж өгөөд маргаашнаас хичээлдээ авахд болно гэдэг. 15 настай хүүхдийг ганцаарнг нь явуулж өлсөж өгөхгүй тулд оронд нь мөнгө явуулдаг. Тухайн үед уцгүй байсан Михаил их Шина өвөө эмээтэйгээ холбоо барих боломжгүй тэрээр ганцхан холбогдох боломжтой үнэн Индраасан. Жилийн дараа Индра хүүгээ Мумбай руу хүрээд ир гэж дуудсан. Михаилч баярлаад буцаад явах нь гэж бодтол нүдний шилдэг хөгшин эрэгтэйг дагаад яваа чамд амттай юм авч өгнө гэдэг. Тэр нь Индрагийн өмнөх нөхөр Санжаа. Мэдээж Михаил танихгүй нь ойлгомжтой. Санжаач бас адилхан Михаилыг Индрагийн хүү гэж бодоогүй. Ямар ч тач Михаил Санжааг дагаад явтал түүнийг бааранд оруулаад уулгаж тасалсан. Сэрээ тартал түүний хөл гарыг хүлсэн байжээ. Михаил авраарай гэж орлоход насан турш 3 эрэгтэй орж ирээд түүнийг нүр нүдгүй зоцсон. Энэ газар бол сэтгцийн эрүүл мэндийн төв байжээ. Тэд танаа их Индра чамайг хар тамхи хэргэлдэг гэд эмнэлэг твтүүлсэн гэсэн. Энэ үеэс эхлээд юу нь мэддэхгүй эм тариа илгэж хичээлдээ чавхаа болсон. Нэг сар ийм байдалтай байсны эцэст Индра ирж зүгээр үү гэж асуудаг. Энийг сонссон Михаил уурлаж харахад ч зүгээр ээ нү. Би юу буруу хийсэн болоод намайг энд хориод байгаа мэй гэж орилоход Индра тэр харал та би түүнийг галзуурсан гэж хэлсэн биз дээ. Ямар нэг юм хийгээд өгөөч гэдэг. Ингээд дахиад л Михаилыг өрөө рүү наваад явлаа. Тэрээр 1 жилийн турш эмнэлэгт аимшигтай өвдөлтүүдийг даван туулсан. Энэ талаар Индра хүүхд маань хар тамхи хэргэлсэн байхад ээж хүний хувьд тийм зүйл хийх нь мэдээж хэрэг үстэй гэдэг. Дээрээс нь багт нь хүүхдүүдэд хайж авсандаа харамссан шинж огт байгаагүй. Харин ч мөнгө өгч аялуулсан гэд зургнуудыг нь харуулж ямар аз жаргалтай байгааг нь харалтаа гэдэг. 2008 онд 21 настай Шина Индрагийн гэрт амьдарч байсан. Энэ үед Петрийн 2 дахь хүү Рахол Англид сурч чад амралтаараа иржээ. Рахол анхнаасаа аавынхаа дэмжлэгийг эсэргүүцэж Индраг илт үл тоон хүмүүсийн хажууд хараадаг. Мэдээж Индра зүгээр суухгүй нь ойлгомжтой учраас тэд аимшигтай хэрэлдэж зодтолцсон ч Петр эхнэрийнхээ талд орсон. Нэг өдөр Индра Шинагийн өрөөний хаалыг тогшихгүй нээтэл Шина Рахол хоёр тэрвэрлдээд унтжээдэг. Энийг харсан Индра орилоод юу болоод байгаа юм бэ? Яг одоо холтцоо. Та нар хамаатнууд гэж уралдаг. Хэдий цус солилцсон биш ч гэсэн тэд ах дүүнэр гэсэн үг. Энэ хугацаанд Петр Индра хоёрын компани улам уруудна. Анхнаасаа л хууль бус хөрөнгө оруулалт авч дундаас нь мөнгө завшиж хувийнхан данс руу орсон нь батлагдсан. Эцэст нь компани болж гэр байшингаа зараад Англи руу нүжээ. Харин энэ оронд энэтхэгт байсан Рахол Шина хоёр сүү тавьж загтлаар аав ээж рүүгээ хэлжээ. Мэдээж Индра бүх нууцнд дэлгэхдэггүй гэхээс айж галзуурх нь ойлгомжтой. Шина Рахолд Индрагийн охин гэдгээ хэлсэн бол Рахол аавдаа энэ талаар хэлэхэд аав нь үгүйсгэж юу яриад байгаа юм бэ? Тийм байх боломжгүй гэдэг. Шинаг удахгүй хурмаа хийн гэхийг сонссон Индра огт холбоогүй байдаг ээж рүүгээ залхаж Шинаг хурим битгий гэж хатгаад өг. Тэгэхгүй бол би цаашдаа дэмжлэг үзүүлж чадахгүй шүү гэж сүрдүүлдэг. Шина дунд сургуультай ээжээсээ дэмжлэг авч ирсэн нь үнэн ч их сургуульд ороод аль болох бие даахыг хичээж зээлээр сурч исэн ч хэцүү үе зөндөө тохиолдож Индрагаас мөнгө авдаг байжээ. 2012 онд Шина алга болохоос өмнө Английн Оксфордын Брукс их сургуульд илсэн. Эндээ доктор хамгаалчих юм бол бие дагаад их мөнгө олж чадна гэсэн хүлээлттэй байсан ч 2012 оны нэг өдөр найз залуудаач хэлэхгүй гинэт алга болсон. Рахол бөө юм бол Индрагаас байнга Шинагийн талаар асуудагч нөгөөх нь Америк руу сурахаар явсан гэдээ хахад яагаад итгэхгүй байгаа юм бэ гэдэг. Петр Индра хоёр Шинаг алга болсон сүртэй хариу үзүүлэхгүй тайван байгаа нь Рахолын урыг маш их хүргэж эцэст нь Петр Мумбайын цагдаатай холбогдож асууж үзнээ хүлээ гэсэн болохоор итгээд хүлээсэн. Хэсэг хугацааны дараа Петр хөрүүгээ залгаад Мумбайн цагдаагийн газар юу ч мэдгүй гинэ. Насанд хүрсэн хүн гинэд шийдээд орхиод явах тохиолдол байдаг гэж юм. Гэхдээ Рахол би яг одоо өөрөө цагдаад мэдэгдэнэ гэдэг. Хажууд нь нэсээ Индра бид нар Мумбайн цагдаагийн дарга болох хамгийн өндөр албан тушаалтай хүнтэй ярьсан. Өөр үнээс асуугаад нэмэргүй гэдэг. Хэд хоногийн дараа Рахол нэгэн мессеж хүлээж авсан. Илгээс өмнө Шина энэ өгнүүд чамайг шархлуулна гэдгийг мэдж байгаач би харилцаагаа дуусгамаар байна. Шууд хараад хэлэх зориг байсангүй гэсэн байв.
Энэ мессежийг авсан Рахул шууд Индра руу ирж нэг л сонирн байна гэхэд Индра надад ч бас ирсэн. Одоо юу ч хийх хэрэггүй. Чи насан турсан. Хүний сэтгэл хизээч өөрчлөгдөж болно гэдэг. Шинаг алга болсноос хойш Рахулд Индра сэжигтэйсэн болохоор эцэст нь сургаггүй алга болсон гэж мэдээлсэн ч насан турсан болохоор хүлээж аваагүй. Гэхдээ хүмүүс Петр Индра хоёр цагдаа нарт мөнгө өгч амийг нь хаасан бахаа гэцгээдэг. Ингээд Шинаа алга болоод 3 жил өнгөрлөө. Энэ хугацаанд юу ч хийхгүйсэн мөртлөө яагаад 2015 онд гинэт Шинааг алгацсан гэд Индраг баривчилсан бол Индрагийн жолооч хууль бус галт зэвсэгтэйсэн. Энийгээ Шинааг хөнөөхтө ашиглаагүй ч биедээ авч явж исэн юм байна. Аюултай дээрээс нь баригдах юм бол шийтгүүлнэ гэж бодоод гол руу аяхаар явжээ. Зүгээр голын хажууд машинаа зогсоогоод буугаа аячих газар биш. Машинаасаа буугаад 8 км орчим алхах хэрэгтэй. Ингээд буугаа өрөөд явж байгааг нь цагдаа нар хараад шууд хууль бус зэвсэг авч явсан эргээр баривчилж байцаалт авч явах үед жолооч би 3 жилийн өмнө Шинагийн хүн амны эрэгт оролцсон. Индра Санжаа хоёр туслаач гэсэнгээд хэрэгээ үлээснээс болж цагдаа нар хэргийг Мумбайн гэмт хэргийн мөрдөн байцаагалтаас шилжүүлсэн. Одоо бүгдээрээ жолоочийн хэлснээр тэр өдөр юу болсон талаар ярилцъя. 2012 оны 4 сард жолоочийг хин нэгэнд дагуулж яваад Индратай яриулсан. Тухайн үед Индра Англид байсан тэрээр би охинтойгоо харилцаа муу байдгаа. Чи надад түүнийг алахад тусал гэж уцаар заавар өгөөд удалгүй өөрөө Мумбайд ирж 4 сарын 24-нд жолооч болон өмнөх нөхөр Санжаатайгаа уулзаад дараа нь Шинааг дутсан. Тухайн үед Шинаа Рахултай бараг л хамт амьдардаг гэжээ. Орой хамт хооллохоор тохирсон байсан ч 6 цаг хагасны үед Индрагаас дуудлага ирж уулзах уу гэдэг. Харилцаа муутай болохоор Шинаа уулзахыг хүсээгүй. Гэтэл Индра та хоёрын хурмын талаар ярилцах хэрэгтэй байна гэсэн болохоор ганцаараа явсан. Байршил нь Мумбай Бандра үндэсний их сургуулийн ойролцоо байсан бөгөөд Шинааг ирэхэд нар жаргаад харанхуулсан байв. Зүрж өнгөрөх хөнгүү хоосон гудамжинд нэг машин ирэхэд дотроос нь Индра цонхоо онгойлгоод суу гэдэг. Урд жолооч Санжаа хоёр, ард Индра Шинаа хоёр суусан. Ингээд Шинаад ус өгч унтуулад урд судалд сууж исэн Санжаа арын судал руу очиж Шинаагийн толгооноос барьдаг бол Индра Шинаагийн өвөр дээр гараад хамаг хүчээрээ хоолойг нь боосон. Харин жолооч урд судлаасаа Шинаагийн хөлнөөс барьсан. Иймэрхүү байдалтай гуруулаа нийлж ямар ч хүчгүй охиныг хөнөөжээ. 5 минут орчмын дараа нас орсон гэдэг. Арын судал дээр охиныхон цогц байхад тэр чигтээ Санжаатай ярих юм байна гэд буудлын руу үргэлсэн. Буудлын гадаа жолооч баригдчихгүй гэхээс айж салглаа сууж итэл Индра гарч ирээд гэрлүү явцгаая гэдэг. Тэр гэрт Михаил байсан. Тэд сууж Индра Михаилд виски өгөхөд тэндээс химийн бот шиг эм үнэрсэн гинэ. Михаилийн хувьд жил сэтгцэн эмнэлэг твтэж эмчлүүлсэн болохоор нэг л танил үнэр үнэрсэн учраас аль болох уухгүй хичээж бие барьж авах оронд цаанаас нь нэг хүн гарч ирсэн нь Санжаа. Михаилыг дагуулж аваад архиулгаж сэтгцэн эмнэлэгт аваадсан. Гэтэл Индра Михаилд түр хүлээж гараа хуралд орчоод ирээ гэдэг. Тухайн үед шөнийн 1 цаг өнгөрчээсэн. Ингээд Михаил тэднийг гарсны дараа цухтаж өөрийнхөө гэрлүү явжээ. Хэрвээ тэр өдөр өгсөн вискиг нь уусан бол Шинаатай адилхан дуусах байсан баха гэдэг. Маргааш өглөөн тэд Шинаагийн цогцыг устгахаар явсан бөгөөд цогц нь 1 хоногийн турш машины ард байсан. Өглөөрт машинууд ихссэн үед хурдны замаар явхдаа Индра цүнхнээсээ нүүрний будаг гаргаж ирээд Шинаагийн нүүрийг будаж үсийг нь янзлаад ингэжээж амьд юм шиг харагдана гэдэг. Ингэж авсаар фэн гэх газрын ойд цогцыг хайсан. Цагдаа нар хэргийг Индра төлөвлөж хийсэн. Хэргийн сэтлэнд өөрийнх нь нууц задарчихгүй гэж айснаасаа болж хөнөөсөн гэдэг. Гэвч Индра бүгдийг нь няцааж Шинаагийн цогц олдчоод байхад хүртэл хаана ихтэй амьд байгаа гэж ярьдаг. 2016 онд эхний шүүх хурлуулж хүний амь хөнөөсөн нотлох баримтыг устгах гэж оролцсон. Заллам эхлэх хүн хулгайлах гэх мэт хэрэгээр буруутгасан. Цагдаа нарын олсон нотлох баримт нь Шинааг алга болсны дараа танилуд нь түүний утаснаас хаяа нэг мессеж ирдэг байсан гэдэг. Тэр мессежийг бичсэн хүн бол Индра. Шинаагийн бичдгээс тис өөр. Дээрээс нь тэр мессежнүүдийг бүгдийг нь Америк биш энэтхгээс бичсэн байгааг нотолсон. Дахиад нэг зүйл нь Рахул энэ бүх хугацаанд Петр болон Индра хоёртой ярьсан яриагаа бүгдийг нь дуу раагуур төр бичиж авсан байжээ. Энд бичигдсэн зүйлийг сонсоход хосууд Шинаад огт санаа зовхгүй байгаа нь харагдана. Энэ бичлэг задарсны дараа Петр хүртэл баривчлагдсан. Хамгийн чухал гэрч бол Индрагийн нарийн бичиг. Нэг өдөр Индра түүнээс имэйл хакертаж чадах уу? Энэ мэйлийн нууц үгийг олоод өг гэд Шинаагийн хаягийг өгдөг. Болохгүй байсан болохоор шат шинэ хаяг нээ гэж тушаажээ. Тэр хаягаараа дүү би дэрүүн Шинаагийн дүрд орж би сайн байгаа гэж бичсэн. Мөн жолооч өмнөх нөхөр Санжаа болон Индра 3 хэрэг болохын өмнөх өдөр нэг газар байсан тогтоогдсон. Хэргийн хамгийн том нотлох баримт бол ДНЭ. 2015 онд Шинаагийн цогцыг олж мөн гэдгийг нь батлаад Индратай төрсөн ээж охин гэдэг мэдэгдэл хийсэн. Гэтэл 7 жилийн турш шүүх ямар нэгэн дүгнэлтэд хүрч чадахгүй 2012 онд Индра Шинааг Лондонд байгаа гэж сонссон гэдэг.
Энийг ч бас шалгаж үзэх ёстой учраас шүүх хурал хойшлогцоороогаад Индра 7 жилийн турш шоронд хоригдсон бөгөөд үүнээс дээш орох нь буруу гэж үзээд батлан даалтаар гаргадаг. Өмнөх нөхөр Санжаан ч бас 1 жилийн өмнө буюу 2021 онд батлан даалтаар суллагдсан бол жолооч улсын хамгаалтанд орсон гэрч болсон учраас баривчлагдаагүй. Харин одоогийн нөхөр Петр нь 2020 онд батлан даалтаар суллагдсан. Тэрээр хэргийн талаар мэдэх зүйл огт байхгүй. Бүгдийг нь Индра хийсэн гэдэг. Хүүр ахвал нь мэдээж аавынхаа талд орж Индраг буруутгадаг. Ингээд Петр тэр дороо салах хөргөдлөө өгч бидээ дөвлүүлэх гэжсэн байшингаа өөр хүний нэрлүү шилжүүлсэн. Яагаад гэвэл баривчлагдсанаас хэдхэн хоногийн дараа бидигийн 18 насны төрсөн өдөр байсан. Бидигийн хувьд эхэндээ ээжийнхээ талд орох хэцүү байсан ч сүүл рүүгээ ээж нь алуурчин мөнч байсан, биш ч байсан охин нь учраас тийм зүйл хийгээгүй гэдэгт нь итгэхийг хүсч байгаа тухайгаа хэлдэг. Одоо шүүхийн шийдвэр гаргахын тулд богиндоо 2-3 жил, уртдаа 5 жилийн хугацаа шаардлагдан гэж тооцоолж байгаа юм байна. Өнөөдрийн ирэг маань энэ үрээд дуслаа. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.